За сайн байцгаана уу. За удаа уулзаагүй байна. За манай сувг дээр суугаад харуулаад subscribe дараад үздэг нийт үзэгч та бүхэндээ туйлын их баярлалаа. За шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оны анхны дугаар та бүхэнд яг одоо хүрэхэд бэлэн болж байна. За анхны дугаар өнгөрсөн жилийн өсгөл нуур тойрсон аяллаа маань за төгсгөл хэсгээр бас үргэлжлүүлэн та бүхэндээ хүрэх болно. За тэгээд энэ удаагийн дугаартаа та бүхэн хамтдаа байгаарай. Илүү дэлгэрэнгүй бас замдаа видео үзэж явах дундуур чинь та бүхэндээс мэдээллийг хүргээд явах болно. За ингээд видеонд орцгоё. Шаар болоод орж болно. За тэгээд өнөөдөр авшааны усаар хэлээд топ цагаа хийж ирсэн. Хариултаа их сайхан хоноглоод за маргаад төлөө эртгэн шиг болсоод донд бүлгнүүдээ сайхан хийгээд одоо ингэж нэг юу яагаад ах вэ? Удаад ахааргүйгээр хөдлөе гэсэн миний төлөвлөгөө байна. За хөдлөе гэсэн цагаасаа бид ерөнхийдөө өнөөдөр 50 минут хугацаа жон 40 болоо цагтаа болсон. Баяа аял зугааж байгаа юм шиг тиймгүй байна. Тэгэхдээ маргааш бол өрг даалгавар эрт босч явахгүй бол хороо гол дээр эртгэн шиг очиж амахгүй болох юм аа. Тэгэхгүй бол харахгүй болчих юм бол одоо бид энэ нэг зүйл амарч явах гэсэн. Хичэр болно. За тэгээд өнөөдөр яг за өнөөдөр өсвөл зам үлээ. За үндэс болоо янз бүрийн чулуу зүйлээ. Хэрэг байна. Харах болгож байгаа зам дээр байлуулаад үнтэй зүйл биш байна. Тэгээд амжилттай хийе. За За Монгол улс сүүлийн үед дотоодын аялагчдын тоо бол тун чиг өсөлттэй байгаа. Ийм орны тоонд бол орж байгаа. За юу ихээр бол жилдээ бол зуны уйлралд 860-аас 890 орчим мянган хүн бол дотооддоо аялдаг гэсэн. За жуулчны ор хоногтой тулгуурлан тооцсон мэдээлэл байд юм байна. За жил болгон бол тренд болдог газрууд байд. За жишээ нэг 15-аас 16 онд Хөвсгөл нуур, Хөвсгөл аймаг руу явах аялал, за 17 онд Завхны Мухртын гол, 18 онд Хэцүүгаад, за 19 онд Буур нуур руу, за 2021 онд Алтад авдан богд гэгчлэн одоо сүүлийн хэдэн жилүүдэд бол 10 жилийн хугацаанд гэх юм бол жил болгон тренд болж аялсан юм аяллууд байдаг. За 23 онд бол Говь Алтай, Ээж Хархан, за 25 онд ч юм уу Уусан аймаг гэдэг ч юм уу гэх мэтчлэнгээр бол аялагчдын тренд болж байсан газрууд бол маш их байдаг. За тэгэхээр өнөө жилийн хувьд гэх юм бол өвлийн аялал жуулчлалаар за Хөвсгөлийн зөвхөн жаргал холыг үзэхийн тулд 250,000 орчим хүн бол очисон гэсэн албан бус юм судалгаа байгаа юм билээ. Тэгэхээр юу гэхээр өвөл ганцхан зуны уйлралд биш. За өвлийн уйлралд ч гэсэн бас манай аялагч нар бол аялдаг болсон байна. За тэгээ залуучууд маш их аялдаг босоосаа гадна энэ аяллууд маань за машинтай аялал, морин аялал, за тэгээ шоу ажиллах бусад төрлийн аяллууд гэгчлэн аяллаа ийм одоо хүрээл гарсан байдаг. Тэгвэл машинтай аялагч нарт зориулсан мэдээллийг бол манай сувг бол та бүхэнд бас хүргэж ингэж явдаг. Тэгээд машинтай аялахад юу хэрэгтэй, ямар зүйл хэрэг болох уу гэгчлэн олон зүйлийг бол оруулан видеого бол та бүхэндээ хүргэдэг. За мэдээж энэ жилийн хувьд гэх юм бол төлөвлөгөөтэй нэлээд олон зүйлсийг бол хийхэд төлөвлөсөн байгаа. За тийм болохоор та бүгд манаас энэ жилийн дугааруудтай манаас хамтдаа байгаарай гэж ерөөхдөө зөвлөж байна. За тэгээд залуу аялагч нар бол аялалд одоо ингээд шинээр нэмэгдэж машигаар орж ирж байгаа. Тэгвэл аялагчдын ерөнхийдөө 33% нь бол аялалдаа нэг сая орчим төгрөг, 14% нэг сая 510, дахиад нэг 15% нэг 2 сая төгрөг. За залуухан аялагч нар бол 700-аас 900 мянган төгрөг гэгчлэн төлөвлөлт юм байна. Тэгвэл тун удахгүй аяллаа төлөвлөгөөгөө хэрхэн зөв зохистой гаргах вэ? Айл болохоор хямд өөрөө аяллаа зохиогоод явхад бол юу хэрэг болох вэ гэдэг мэдээлүүдтэй ийм дугаар бол оруулна гэд бэлдэж байгаа. За тэгээ энэ удаагийн дугаараа та бүхэн тоглон сууж үзээрэй. Дараагийн дугааруудаар бас гой сонирхолтой мэдээллийг төлхөө үргэхээр ажиллаад байгаа шүү.
өдрийн даваан дээр өнөөдөр манай хоол ширсэн өстөө. Аргун махаруу. За арай юу хийж ялаа? Юу хийж ялаа? Ямар хоол хийж ялаа? Тэгээд яга явараад тако. Тако. Шарсан өмстэй тий? Өсөө шарч байна. Энд болохоор намана тагнаараа борц. Магчаанж. Борцтой. Манай намана наран бэлэг. Cheers. За энэ сайхан газар нутгийн ерөнхий үүсэл бол за олон түүх домог бол байдаг. Гэхдээ яг шинжлэх ухааны баттай улс ортой мэдээллийг бас та бүхэнд хүргэсэн зүйтэй болов гэж бодож байна. За тэгээ одоогоос нэг 10 орчим сая жилийн өмнө бол энд галтуул дэлбэрээд шишгэд гол энсэн мөрнө цутгадаг голдрол ай савуудыг хаас. Ингэснээр шишгтийн гол төдөөгүй шаргын, арсан, тэнгисийн зэрэг 100 гаруй гол гадагш гарцгүй болсон тул уулан тулан усан тунаж хоримтлагцаар асар том далаа үүссэн гэж үздэг. Тухайн үед одоогийн дархтын хотворд байдаг хорил сардгийн нурууд, тайг гээд өндөр уус бүгд байгаагүй тул цэлгэр таалыг ийхүү ус бүрхэн авсан байт юм байна. Ингээд 9 орчим жилийн өмнө мөслөг явагдаж хөндийн талыг бүрхсэн их усан далаа хөлдөж эхэлсэн байна. Энэхүү мөслөг нь 2 орчим сая жил үргэлжилсэн ба удалгүй асар их дулаар л явагдахад өнөөх мөсөн далаа дахин гисж эхэлсэн байна. Ингээд одоо бид нар ажиглах юм бол жижиг нуурууд мөн далаа мөс хайлах үед мөсний тасарсан хэсэг эрг рүү түрэн гарахад мөсний ёроо шавар шороо наалдан хөлддөг. За яг энэ жишгээр тэртех 7 сая жилийн өмнө асар том далаа мөс усны долгионд эрг рүү түрэн гарч шавар шороог хаман ордсон бий болгосноор шавар тайга үүссэн гэж үздэг. За явандаа шавар нь чулуужж ой модгүй нүцгэн хөх улсыг бий болгосон одоогийн хорил сардгийн нурууд юм. Ийхүү дархтын хотгорын эргэн тойрны жижиг уусч мөн ясны ёроолт наалдан газраас хугаран дүүжлэгдсэн шавар мөс нь хайлах үе тогтож үлдсэний үр дүнд бий болсон байна. Харин өнөөх далайн уулсаа сэтлэн урсаж энсэн мөрөн зэрэг гадагш гарах урсгал голдрлоо бий болгосон байдаг. За байгаль их дэлхий гэдэг тун гайхалтай. За дархтын хотгор маань өөрөө 377 нууртай. За 24 орчим за Аршаан булгийн ундраг бүхий их усны хагалбар юм. Мөн тэнд 248 жижиг том гол горих байдаг бөгөөд энэ гайхалтай хурц шов гурвалжин оройтой за хүний зүрхний бичлэгийг санагдуулан өрмөц тогтцыг ийхүү үүссэн гэдгийг бол за нутгийн байгаль хамгаалагч Жирэмчин даваа бол за түүхийг өгүүлсэн байт юм байна. За тэгээ ер нь бол дархтын хотгороор аялж явах хүмүүс маань бол хамгийн залуулаг нуруу гэдгийг бол за миний видеоноос ч за олон өөр төрлийн их сурвалжаас бас хүлээн аван үзчихсэн болов уу гэж миний хувьд бас бодож байна. За тэгээ та бүгд энэ утгаар аялахдаа за уулсад гонцгой тэг бөөр хийж олон байдаг. За үүний учир нь их далайн ус одоо аажмаар долгилон доошлохдоо тухайн үеийн өндөр шавар эргийнхээ за одоогийн уулын шаврыг усныхаа долгионод дугуулan хайсан нь олон жилийн явцад чулуу болсон гэж үздэг. Ингээд ер нь бол 6.5 сая жилийн өмнө бол далаа дундарснаар гадагш урсан гарч байсан голууд нь үлдсэн байдаг. Үүний үр дүнд дархтын хотгор нь усыг нь авчихсан шавар хонхорл болон үлдсэн юм байна. За тэгвэл далаа ганцхан өдрийн дотор ширгээд эсвэл уусаад алга болчоогүй олон сая жилийн хугацаанд бол дундарсаар өгөө болсон. За тэгээд дархтын хотгор товог жарган тэмих одоо ийм нүцгэн уулсыг ажиглах юм бол дундуур нь бүслүүр мэд үе гарсан байдаг нь далаа баг багаар доошлон дундарч байсныг баталдаг байна. Ийхүү далаа урсаж ширгэд дуусахад тогооны ёроос шиг хонхорд бүх шим тэжээл нь үлдсэн. За тэгээд 5 сая гаруй жилийн өмнө тэрхүү шим тэжээлт нутгаас асар өтгөн шигүү ойргож дархтын хотгорыг дүүргэсэн гэж үздэг. Гэтэл 4.8 сая жилийн өмнө аян цагтганаас үүдэлтэй байгалийн төмөр гарч ой тэр чигтээ шатаа тогтохгүй шаталт нь газрын гүнд хүртэл явагдана. Иргэн нөхөн төлжгөргүй болж зөвхөн хар шороо үлдсэн байна. Хар шорооноос ой ургах боломжгүй харин өв сурмал ургаж эхэлсэн.
Ингээд 3.6 сая жилийн өмнө тэрхүү шатсан ойн урам дээр хөрс бий болсноор одоогийн дархтын отхорын өнгө төрх ерөнхийдөө бүрдсэн байдаг. За үүний баталгаа нь тухайн бүсийн хөрсийг за метр 70-аас дээшээ ухахад хар шороо, шавар, элс зэрэг давхархууд байх ба доор нь хар үнс байдаг. Энэ нь тэрхүү өтгөн ой их шаталтаас үлдсэн үнс норм юм байна. За ямар ч байсан дархтын отгороор явахдаа бас энэ мэдээллийг бас бусдаа түгээгээд явах юм бол тун сонирхолтой бас мэдээл байх юм шүү гэд өнөөдөр орууллаа. За бид нар утрагийн давааргаа өгсөд явж байгаа. Тэг явчихсан. Замааргаа сайхан байна өө. За утраг даваа баг зэрэг мантай яваас байна. Өдөр бод жагараад очтлоо тэг манан арилчих байлгүй дээ. За ийм үед одоо хүндрүүлэгчэндээ хийж иймэрхүү замаар явна да. Зөөлө хаацтай 1.5 хүрэхгүй шинэ зөөлөө ингэ явчих болтыг. Нэг актер хаацлал, аклуулж өглүүлээд байх ер нь бол тийм ээ. За өнгөрсөн жилийн тавьсан Lexus-ийн дугуй энэ жил мөн сайхан байна. Хэмээн өнгөрсөн 80% л орж штэ. Би ч одоо өнгөрсөн жилээс ч хойш нэлээд километр явсан штэ. Эхний тест аяллаараа машина гаргасныхаа дараа 7000 км явсан охинтойгоо хамт. Одоо энэ жил ингээд их нэртэйгээ гэр бүлээрээ гуруулаа ингээд хамтдаа явж байгаа. Эхнэр манаас гадаад сурдаг болохоор тэр болгон ингээд хамтдаа аялаад байж чадахгүй. Энэ удаа онгоцоос буугүй юу тэгээ шууд аялдаа гараа явж байна. Бид тэгээд. Сайхан байна. Аач явсан интернеттэйгээ Starlink-тэй өдрийн даваан дээрээс лайвийнэ. Найка блог тавьсан. Хөлдөөгч хасах зургаа үргэлжлүүлсэн байна. За тэгээ дүүш мүүш хамаг юмнууд маань сайхан цэнэгтэйгээ явж байна. За би ч нөгөө эхнэрээрээ бичлэг хэлгээл яваад байгаа юм. Өнөөдөр харин отрог давж явах жоохон завтай байна. Өөрөө бас жоохон бичлэг хийчихье. Дархтын отгороос хөвсгөлийн отгор лөө гэж. Энэ манад танк явж байгаа. Танаа анзаарсан. Энэ танк уг нь цагаан ороос буцчихжсэн танк гэдэг ажил төрдөө зохицуулаад окей болсон. Тэгээд яг мэдээж хэрэг винчгүй XT дугуйтай. Энэ хатан дээр танк явахтай юм. Тэгээд сток ороод машин да. Одоо таалагдлаа хөөрхөн юм байна. Цаашин машин. Хамаг дотор функц нь бол дажгүй функц ихтэй байлээ. Анзаартай байсан юм уу?
Тэгвэл жижигхэн гацын дөөч. Хөгээё. Энэ удаагийн дугаартаа хамтдаа байсан. За subscribe дараад, лайка дараад үзсэн үзэгчтэй бүгдээ маш их баярлалаа. Яг одоо ингээд өөр одоо телевиз ч юм уу ямар нэгэн зүйлээр үзэж явах юм бол Abyss Journey гэдэг яг одоо манай сувгийн хаягаар YouTube руу заавал ороод үзээ, subscribe дараад үзээрэй гэж ерөөхдөө бол түрүүн би хэлсэн. Энийгээ би дахиад илэрхийлэн хэлье. Тэгэхээр хүмүүс яг энийг бол одоо ямар нэгэн байдлаар ихэнх нь хүмүүс одоо манай сувгийг үздэг ихэнх хүмүүс бол телевизээр үздэг. За тэгтэл Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. За нэгэн телевиз бол манай контентуудыг ер нь манай контент гэлтгүй. Одоо Jeep Wrangler-ийн нэг клуб байгаа. Маш олон одоо аяллагч нарын одоо контентууд байгаа. Эдгээрийг бол ямар ч одоо асуултгүйгээр зөвшөөрөл авахгүйгээр одоо нэг ёсондоо контентийг бол телевизийн өргөн нэвтрүүлгээр бол нэвтрүүлж байгаа нь бол энэ өөрөө хууль бус үйл явдал юм аа. Тэгээд энийг бол ойлгодгүй нэг телевиз бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм нэг Авт ТV билүү тийм нэртэй ТV байсан. Зөвхөн YouTube дээр байгаа контентыг дахин дамжуулах үүрэгтэй тийм үйлчлэгээ үзүүлдэг ийм телевиз байгаад байгаа юм байлээ. Тэгээд би өөрөө телевизийн салбарт бас олон жил ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бол энэ бол хууль бус үйл явдал юм аа. Оюуны өмчийг бол зөвшөөрөлгүй ашиглана гэдэг бол өргөн нэвтрүүлгээ цацна гэдэг бол одоо байж боломгүй юм үйл явдал. Тийм болохоор та бүгд энэгээр үзэж явах юм бол болоод бойкотлоод шууд одоо YouTube руу орж заавал үзээрэй гэж зөвлөё. За сүүлдээ хамгийн сүүлд нэг зүйл хэлнэ гэсэн байгаа. Тэр нь юу юм гэхээр за яг одоо SUV английн машинтай хүн бол хэр олон билээ. Тэгвэл седан болон crossover төрлийн машинтай хүмүүс хэр олон билээ гэдгийг
та бүгд бодоод яг үзээрэй. Тэгэх юм бол энэ жил би crossover чинь болох шинттэй байгаад байгаа. Яг одоо би crossover англи машин дотор сууж байгааг та бүхэн анзаарж байгаа. За ямар машин гэдгийг нь онж үзсэн хүмүүс нь шууд ингээд таагаад мэдчихэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан энэ жил энэ crossover чиглэлийн энэ машинаа тодорхой хэмжээнд бас хөөрхөн яг аялын одоо хөөрхөн болгоод тоноглоод ингээд явна. За би одоо лүкэн дээр стартингээ тавьчихсан. Аль хэдийн одоо эх жилийн аялын төлөвлөгөөндөө энэ машин явж болох үз газруудыг бол маршрутаа бол гаргаад ирэхэд бодчихсон байгаа. За тэгэхээр бүгд хүмүүс мэдчихэж байгаа RX, Harrier, за тэгээд crossover төрлийн олон машинууд байна шүү тийм ээ. Одоо Subaru-гийн машинууд байна. Nissan-ы X-Trail арай биш юм аа. Ер нь тэр төрлийн бас нэг машинууд байдаг тийм ээ. Тэгэхээр олон төрлийн машинууд байгаа. Тэгэхээр ийм машинтай хүмүүс за одоо Prusa 41-ийг ч гэсэн би энэ ангилд бас оруулчихвал төгөөрөх юм болов гэж боддог. Яг урд тэнхлэг нь одоо зөвхөн мажиж байгаа ч гэсэн яг зай багтаамжийн хувьд ч гэсэн эрхий байгаа байдал нь ч гэсэн явах боломжтой тэр төрөлдөө орчдөг тийм. Тэгэхээр би яг ийм төрлийн машинтай хүмүүс зориулаад контентуудыг энэ жил бас явуулаад байх сонирхолтой байгаад байгаа. Заавал бид нар нөгөө мосттой гэж хэлдэг тийм ээ. Хүндрүүлэгчтэй ийм машинтай явах одоо аяллаа юмнуудыг зөвхөн нэгээр явуулах нэг өөр SUV англиас гадна crossover болон бусад седан төрлийн машинуудад явах аяллуудыг бас оруулаад явах гэдэг нь бас сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс бол энэ жил төлхүүг энэ чиглэлийн машинуудаа бас оруулаад явъя гэсэн бодолтой байгаа. Гэхдээ оффроудаа юу гэж хаях вэ? Цаашдаа бас нэг төрлийн бас прожектыг эхлүүлэе гэсэн бодолтойгоор явж байна. Шинэ кузов хайж байгаа. Шинэ кузовын санаа оноонд нийцэх кузовээ бол юу байж болох вэ гэдэг байдлаар бол ихэд бол маш олон асуултууд өөртөө тавьчихсан байж байна. Тэгэхээр яг юу байхыг бол тун утахгүй шийдчих байх. Гэхдээ юмыг яаж мэдгүй арж л бай. Шал өөр төрлийн одоо машин дэрэг сонгогдохыг ч бас үгүйсэхгүй юм. Ягаад гэвэл Frankenstein маань шинэ эзэнтэй болсон. Дараагийн эзэн маань бас өвлийн аялалтаа гараад энэ тэнд ингээ явж байгаа. Тэгэхээр би бол юу хэлээд байгааг алтан шар зам нь үзэдтэй байх болтугай. Ягаад гэвэл Frankenstein маань шинэ эзэнтэй өөр газар одоо очиж шанцаа шалгаад ингээ явж байгааг бол энэ дугаараар бас та бүдтэй хүргэх зүйтэй болов гэж бодлоо. Тэгээд дараагийн шинэ төслийг ярьж байгаа шалтгаан маань ч гэсэн энэ юм аа. За тэгээд энэ удаагийн дугаартаа хамтдаа байсан нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баярлалаа.